хууль тогтоох парламентын засаглал хууль дээдлж ажиллах хэрэгтэй бид. Тэгвэл ярьж байгаа юмнуудаа бас жоохон зааг ялгаатай ярьцгаах хэрэгтэй. Улсын их хурлын гишүүн гэдэг бол ард түмний мандат. Энийг сонгуул зохион байгуулж явуулдаг байгууллага сонгуулийнхаа дүнг их хурл танилцуулаад тэнд бүрэн ирэх хүлээн зөвшөөрөгддөг. За их хурлын дэд дарга гэдэг бол улсын их хурлд бүлэгтэй улс төрийн хүчнүүд өөрсдөө саналаа гаргаж их хурлдаа оруулж ир дэд даргаанд сонгуулдаг. Тийм учраас Монгол Ардын намын бүлэг улсын их хурлын гишүүн, бүлгийн гишүүн булган туяаг ажлын туршлага чадамжийг нь одоо үнэлж улс төрийн дэмжлэг үзүүлж улсын их хурлын дэд даргаар сонгуулсан юм аа. Үндсэн хуулийн цэц зөрчил гаргасан байна гэд үгнэлээ. Тийм учраас намын бүлэг өөрийнхөө дэмжлэг үзүүлсэн албан тушаалаас нь огцруулж байгаа маа. Энэ асуудал улсын их хурл дээр байнгын хороогоор ордоггүй. Шууд намын бүлгийн санал чуулган дээр танилцагдаад их хурлын гишүүд саналаа өгөөд энэ асуудал шийдэгддэг. За нэгэнт улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг үе олонх өөрийнхөө дэд даргаыг огцруулсан бол хууль заагдсныхаа дагуу бид их хурлын дэд даргаан томилуулах нэр дэвшүүлэлтээ хийсэ. Энүүнийг мөн улсын их хурлаа өргөн мэдүүлсэн уламжилсан. Тийм учраас Монгол Ардын намын бүлгээс улсын их хурлын дэд даргад нэр дэвшүүлсэн хүний талаар баасынд ярилцаж санал хураалт явуулж сонгох учиртай. За наад яриад байгаа цэцгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг бол энэ их хурлын өөрийнх нь бүрийн эрхийн асуудлаа. Энд асуудлаа ярих ёстой. Тэрнээс намын бүлэг санал оруулах боломжгүй. Манай намын бүлэг тийм эрх байхгүй. Бид бол тухайн хүнд үзүүлсэн улс төрийнхөө дэмжлэг өөрийнхөө бүлгийн одоо ковотон дээр байгаа их хурлын дэд даргийнхаа асуудлыг л ярьж байгаа үйл явцаа гэж ингэж зориуд хэлмээр байна.